Намайг Хатанбаатарын Сарнаа гэдэг. Би урлагийнхны гэр бүлд төрж, жаахан хүүхэд байхасаа л аавыгаа дагаж циркийн тоглолтуудыг алгасахгүй үздэг байсан болохоор урлагийн амьдралд дурласан юм. Та нар намайг урлагийн гэр бүлд төрж өссөн гэхээр сонирхож байгаа байх л та. Миний өвөөг Чулуун Цэнд гэдэг юм. Ягаав нөгөө өглөө тэмцэл киноны гүрживийн дүрээрээ Монголын ард түмэнд мөнхөрсөн авьяаслаг жүжигчин шүү дээ. Миний аав циркийн урлагтай амьдралаа холбосон жирийн л нэг уран бүтээлч. Аав минь надад хүсэл мөрөөдөл гэдэг хязгаарлашгүй. Циркийн урлаг хизээч хэнд ч олдохгүй, давтагдшгүй урлаг юм шүү охин минь гэж хэлдэг юм. Урлагт өөрийгөө олно гэдэг их хэцүү. Байнгын бэлтгэл уйггүй хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг юм шүү гэсэн аавынхаа үгийг би ойлгох гэж л ядаж явна да. Бэлтгэл сургуультаас няцаж шантарч явсан үе ард хоцорч хүүхэд насныхаа хүсэл мөрөөдлөө биелүүлэх анхныхаа гарааг хийхээр Сэлэнгэ эгч Цэнгүү нарынхаа хамтаар Оросын холбооны улсын Улаан-Үд хотод болсон олон улсын өсвөрийн цэрэгчдийн фестивальд Монгол улсаа төлөөлөн оролцохоор очиод байгаа нь энэ л дээ. Сэлэнгэ эгч маань эрсдэлтэй үзэгчдийг уулга алдуулсан гайхамшигтай үзүүлбэрээрээ манайхны салхийг хагалсан юм. Хамаг хүчээрээ хичээгээл тэгээд тэмцээнд оролцсон гэж бодож байгаа. Өрсөлдөгч нар ер нь бол зарим нь бол үсэн жоохон хүүхдүүд их байлээ. Тэгээд жоохон хүүхдээ хөөх юм хийжлээ, өөрсөндөө таарсан хөөх юм хийжлээ. Тэгээд зарим намрын нь сайн мэдгүй байна. Гэхдээ ер нь бол чангал байна да. Энд ирснийх их орныхоо нэрийг гаргаад бичнаа л гэж бодож байна. Анх удаага тэмцээнд орж ийн. Энэ Улаан-Үд гэдэг хотод ирээд тэмцээнд орох гээд бидэд одоо 4 өдрийн хүрэлцэнтэйгээр ирсэн байна. Тэгээд тэмцээний явц ер нь одоо дөнгөж эхэлж байна да. Гэхдээ чанга номерууд зөндөө байна. Одоо ямар ч гэсэн их орныхоо нэрийг гаргахыг л хүсэж байна. Жил маш уран бүтээлийн ол зомогтой, аялан тоглолтын ол зомогтой Монгол улсынхаа нэрийг циркийн урлагаар дамжуулж гадаадд зохиогдсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон уран бүтээлчид маань Оросын холбооны улсын Бурятын Улаан-Үд хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн наадамд манай Монголоос 4 жүжигчин өсвөрийн циркчд оролцож манай жүжигчин Сэлэнгэгийн агаарын гимнастикийн үзүүлбэрийг шүүгчид маш өндөрөөр үнэлж үзэгчид мөн халуун алга ташилтаар хүлээж авч жүжиглэл, номерын бүтэц, тэр дөрүүхийн чадал, жүжигчний авьяас, жүжигчний хөдөлгөөн, бүжиглэлт зэрэг нь маш өндөрөөр үнэлэгдлээ. За мөн манай хөгжим байсны алиалагч Цэнгүүн оролцож тэр хөтөлбөрт оролцсон 150 гаруй хүүхдүүдийн өсвөрийн циркчдийн хөтөлбөр дотор ганцхан Монголоос хөгжим байсны алиалагч оролцсон. Энэ манай Цэнгүүн байлаа. За ингээд Сэлэнгэ эгч Цэнгүүн хоёр маань үзүүлбэрээ үзүүлээд даваагаа давчихлаа. Харин одоо надад энэ олон үзэгч шүүгчдийн өмнө өөрийгөө харуулах хариуцлагатай мөч ирлээ дээ. Юу сурснаа харуулж, ур чадвараа сорихоор олон газраас ирсэн өсвөрийн циркчид бэлтгэлийн танхимд хөгжилдөж, бэлтгэлээ базааж, танилцаж нөхөрлөж байгаа нь биднийг нэг л юм нэгтгэж байгааг мэдрүүлж байлаа. Энэ хүүхдүүдийг хараад энэ наадамд
Монголын циркийн урлагийн өнөөгийн төвшинг өөрийн чадлын хэмжээгээр дэлхийд таниулах нь миний үүрэг юм а гэдгийг би илүү ихээр ухаарсан юм. Найман тастаагаас хойш исэн жоохондоо нуурдаг байсан. Саяхнаас одоо л миний оролцож байгаа наймар бол дамар. Тэгээд өндөр дуун дээр аяг хөшгөл. Хоёр наймарыг бол 2 жил хийж байгаа. Тэгээд өглөө басаад бэлтгэлээгээл өндөр цайгаа угаал жоохон амраал бэлтгэлээгээл хоол идэл дахиад бэлтгэл хийгээл өдөр болгоно ийм их явдаг байсан. Тэгээд ингэж хичээснээс бол ер нь тэрийг үзүүлнэ л гэж бодож байгаа. Анх удаа оролцож байна. Амар сандарч байна. Бас амар догдолж байна. Алчааголоо гэж бодож байна. Намайг эхнийхээ үзүүлбэрээ үзүүлчихэд хувцас сольж байх зуур бусад үзүүлбэрүүдийг манежнаа толлоож байлаа. Би энэ наадамд 2 үзүүлбэрээр оролцож байгаа. Тийм учраас тэдний үзүүлбэрийг харахыг үнэхээр хүсэж байсан ч намайг дараагийн илүү хариуцлагатай давааг хүлээж байгаа болохоор өөрийгөө бэлдэх хэрэгтэй шүү дээ. Амар айхан шүү дээ. 3 наймар л доо. Тэгэхээр ятгах наймар халаа юм аа. Амар олон наймар авчих чинь их заавал хийж явах юм чи. Харин тийм. Тэгэл дээш ингээл мисэл гарч тиймүүдээ ингээ хоёр талаас ингээ гэрэл хасандаа. Сэлэнгээгч маань надад сэтгэлийн догдлолоо дарахад тусалж намайг тайвшруулж харин цэнгүүн маань миний үзүүлбэрийн хамтрагчийн хувьд хэрэглэгдэх зүйлсийг маань бэлдэж байсан юм. Манежнд гарах агшинд эднийх нь ч надад туслах боломжгүй болохоор би өөрөө өөртөө итгэлтэй байж бэлтгэл сургуулалтын үед багшийнхаа хэлж зааж байсан зөвлөгөө аавынхаа сургаалыг алдахгүй биелүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлж багшийнхаа хэлдгээр сэтгэл зүгээ бэлдэх хэрэгтэй шүү дээ. Яг энэ мөчид манежнд Эрдэнэ татаас ирсэн нуграач охин Наран гарав маань уран нугаралт тэнцвэрийн төрлийг хослуулсан үзүүлбэрээ толилуулж Монголын цирк үеийн үед уран нугаралтын төрлөөрөө дэлхийд гайхагдаж үзэгчдийг бишрүүлж байдгийн даа гэсэн бяцхан амг шиг цээжинд төрхийн зэрэгцээ. Өөрийнхөө үзүүлбэрийг алдаа мадаггүй хийх юм шүү гэсэн бодол салж өгөхгүй байлаа. Энд ирсэн хүүхдүүд бүгд л бэлтгэл сургуулалтын хүнд хэцүүг давж уйггүй хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж энэ тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж байгаа шүү дээ. Олон шилдэг үзүүлбэрүүд дараалан гарч миний гарах хэлж төгсөөр л байлаа. онд анх Монголоос
одоо Борхуу, Турбаатар, миний бэлсэлэнгээд 3 багш анхудаа Монгол юм дулаан үдэд ирээд улаан үдийн циркийг үндэслэн байгуулагчаар ажиллалаа. За энэ фестивальд маань нийт 150 уран бүтээлчид, сурагчид, хүүхдүүд оролцсон. Нэг 45 номероос бүрдсэн ийм програм үзүүлж байна. Тэгээд манай монголчууд нэлээд дээгүүр амжилттай явж байна. На моноцикле. Ингээд миний тоглох ээлж болж цээжний гүнд орших нууцхан догтлолоо дарж чадалгүй байсаар маниачнд гарлаа. Сандарсан. Хэдийгээр үзэгчид нэгэн дуугаар сайн байна гэж уйхайлж байсан ч үзүүлбэрээ алдаагүй хийж чадаагүй болохоор бүтэн 2 жилийн хөдөлмөрөө би балчглаа даа гэсэн харуулсал цээжин дотор хар үл хуралдуулж өөрийгөө зэмлэж суулаа. Анхны тэмцээн гэж өөрийгөө тайвшруулж болох ч хэтэрхий хичээснийхөө аль эсвэл сандарч твцснийхөө бүү мэд нэг л санснаар болсонгүй. Бусад өрсөлдөгчдийн маань үзүүлбэр үзэгчдийн алга талшилтаар чагнуулж байгаа сонсогдоход дахиад эхнээс нь нэг удаа хийж хэмсэн гэж бодогдож байсан шүү. Бүх үзүүлбэрүүд тоглогдож дуусаад алдаа оноогоо цэгнүүлэх сэтгэл дэнслүүлсэн хариуцлагатай мөч ирлээ. Одоо найдвартэйгээд хүлээх л хэрэгтэй. Ямар ч ийсэн улс орноо төлөөлж ирсний хүчинд шилдэг одоо жүжигчин гэсэн шагналыг авлаа. Тэгээд маш баяртай байна. Энэ нь бол миний хувьд амар том амжилт гэж би бодож байна. Тэгээд энэ амжилтаа цааш нь улам дэлгэрүүлж, улам махиулж, улам сайжруулна гэж бодож байна. Заявку вручает председатель жюри Земля. Би ингээд анхны
тэмцээнээсээ 2 дугаар байрны шагнал хүртлээ. Тэгээд ерөөсөө ийм шагнал авна гэж бодож байгаагүй. Ерөөсөө энэ тэмцээнийг бодохоор зүрх хүчтэй цохлол сонь болоод өөрийгөө ерөөсөө авахгүй байх гэж бодож байсан. Тэгээд 2 дугаар байраас нь ерөөсөө итгэж өгөхгүй л надад хүртэл. Миний оролцсон номер бол 3 юм хослуулж орсон байгаа. Дугуун дээр тэнцвэр хийсэн. Агаар жонглоо, дээрээс нь хөгжим тоглосон. Монголын циркийн урлагт ер нь бол шинээр номер гаргаж ирсэн. Тэгээд энэ тэмцээнд бол ер нь ийм номер байгаагүй. Тэрнгээр их бахархаж байна. За одоо ингээд анх удаа энэ олон улсын тэмцээнд одоо анхны шамаа ингээд оролцоод одоо Монгол улсынхаа нэрийн өмнөөс болон Эрдэнэ хотынхаа нэрийн өмнөөс оролцоод одоо биднес нэгдүгээр өрний шагнал австай их баяртай байна. За одоо шаттай баяр хүргэе. Өөрийнхөө номерыг өөрийнхөө төвшөнд өөрийнхөө чадлаар хийх шиг болсон. Тэгээд нэгдүгээр хүртэндээ ямар ч гэсэн айгүй их баярлж байна. Тэгээд энэ бол миний багшийн хүч хөдөлмөр, тэгээд бас миний хүч хөдөлмөр байгаа гэж би бодож байна. Манай Сарнагийн дамралтай үзүүлбэр мөн дан дугуйн дээр жонглер дэх үзүүлбэр энэ төр бол үзэгчдээс маш өндөр хэмжилт авлаа. За бас Эрдэнэ хотоос оролцсон уран нуграач охины үзүүлбэр нэгдүгээр байрын шагналыг хүртлээ. Энэ бол Монголын циркчдын авиас Монголын өсвөрийн циркчид хэр ямар төвшөнд байгаа дэлхийн хэмжээнд Монголынхаа циркийн урлагийг сурталчилж чадах өндөр хэмжээний үзүүлэлт үзүүлж байна гэдгийг харуулж байна. Циркийн урлагийг хөгжүүлэх гэж хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа олон хүмүүсийн итгэлийг дааж шагналын хур буулгаж чадсан нь Монголын циркийн төвшинг харуулж байгаа хэрэг болов. Бэлтгэл сургуулиудаас шантарч урлагийн хүн болох гэж хэрэггүй дурлалаа та гэж няцаж байсан тэр цаг ард хоцорч анхны уралдаандаа амжилттай оролцсон маань аавын минь тусалж дэмжиж байсан зааж сургаж байсан багш нарын минь л аж шүү дээ. Олон газраас ирсэн хүүхдүүдтэй нөхөрлөж хөгжилдөж анхны алхмаа амжилттай хийсэн энэ мөч миний циркийн урлагтай холбогдсон амьдралын минь хамгийн дурсамжтай үе байлаа. Улсын холбооны улсын урлаа удирдах болсон өсвөрийн залуу циркчдийн тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тэнд бол Монголын циркчид ямар вэ? Монголын циркийн жүжигчид ямар төвшөнд байгаа вэ гэдгийг бол харуулж чадсан байгаа. Тэнд байсан хүүхдүүдтэй өөрийгөө сойрж ямар хэмжээнд байгаа, ямар номер хийсэн тэгээд тэрнгээр их бахархаж байна. Циркус Монголын хадгаа хэмээх циркийн компани маань үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр нүүдлийн шавтон хэмээх циркэ барьсан үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр тэмцээнд оролцоод ирсэн номеруудаа Монголынхаа энэ менежмент тоглож байгаа. Зөндөө хүмүүс ирж үзлээ. Маш их баяртай байна. Циркийн урлаг таартай. Монголчуудаа маш их баярлаа.